Тий. Би ямар чиний ажилт нь. Тэгээд хамгийн гол нь нөгөө авин уур амьсгалаа аягүй гоё. Гэхдээ одоо бол салбараа яг олцсон гэж бодож байгаа. Ер нь аль нэг салбараа салахгүй. Тэр хамгийн анхны дийллийн юу шимтгэл авах хэрэгтэй гоё тий. Би ингээ хараасаа гоцсон. Хүүе гэд бараг миний ингээ сарын цалин яваад байгаа байхгүй. Тэгээ гайхаад. Юу гэсэн гэрэнтэй аваад гэр. Тэр шиг бодлоо явчих. бичээгүй бичээд байгаа биш тэгээд. Яа. Би талаас дотор Өнөр залуу явах уу? Тэ залуу явах уу? Би тэрийг ярьсаа болцсон шүү дээ ярьчих юм уу? За өдрийн минь манайхаа. Өдрийн минь. За тэгэхээр Romax Sky Office маань агентууд бүгдээр хүрэлцэн ирсэн байгаа тий. Эхнээсээ би нэгээ танилцуулаад явчих уу? За танилцуулъя. За би Sky Remax уу Sky. За гигантын салбарын Platinum агент Тоёма байна. Би юу? Би юу? Мая. За Sky River Office-ийн Diamond агент Мая байна. Sky гигантын офисын агент Сэлэр цалтай батдаг байна. Айгуулаа цаг бол цол молоо хэлээд байх юм те. Sky River Office агент Сарнай. За би бас гигантын салбарын Romax Sky Office агент Инхлэн байна. За тэгэхээр хэдүүлээ өнөр гоё чөлөөтэй ярилцсан. Чөлөөтэй санал бодлоо хуваалцсан ярилцгаа шүү. За тэг хамгийн эхнийхээ асуултыг тавиад хоорондоо хэдүүлээ ярилцаад явъя заяа. За хамгийн эхний асуулт болохоор яг энэ салбарт буюу үйл хөдлөлийн салбарт яг яаж орж ирсэн, хин одоо санал болгосон, тэг яагаад орж ирэх болсон шүү тэр түүхээс эхлээд яриадгүй. Санаас эхлэв. Чи оруулж ирээсэн. Нэгнийгээ татаад оруулж тий. Би одоо би тэгээ ярих уу тий. За Sky за Remax-аас эхлэе. Remax-тэй одоо маа ингээ загварын салбарынхан аягүй их байдаг. Байсан. Яг нөгөө нэг одоо юу гэдэг би бинтэйгээ ингээл нөгөө шоун дээр таарсан тий хэдүүлээ эсвэл би бинийхээ стори байнга үзэн. Тэнгүүд ингээл Remax хийдэг манай одоо модельуд аягүй их байдаг байхгүй. Тэнгүүд би нөгөө Remax гэдгийг яг ийм олон офистай олон ийм нөгөө нэг ийм салбар байдаг гэдгийг ерөөсөө мэдээгүй. Тэгээ би та хэдий бүгднийг яг өөр салбарт байдаг гэж энэ хэдий бүгднийг гэж бодож байсан. Тэгээд Мая намайг чи Remax-д ороод ирээ чи ингээд манай салбар руу ороод ир гэхэд. Тэгээ надад ч яг үйл хөдлөлийн салбар уусаа ер нь л амар юм сонирхолтой байдаг байсан учраас Маяг ороод ир гэдэг саналыг нь янгот. За тэгээ би ерөөсөө Remax руу орж үзье. Ер нь үйл хөдлөлийн хөрөнгө ер нь яг ямар байд юм бэ? Сонирхъя бас юм туршлага судлаа гэсэн үндсэн дээрээс орсон. Тэгээ орсон чинь бүгд манайхан бүгд Sky Office-ийн байсан аягүй сонирхолтой. Тэгээ бүгд та нар бүгд энд байдаг үс тийш тэгээ бүгд энд байдаг шүү дээ. За нэг тиймэрхүүгээр л орж ирлээ те. Тоёма. Би яг 3 жилийн өмнө юм да. Одоо манай Sky Office-ийн Diamond агент Жулия гэдэг байгаа. Тэгээд Жулия дээр их сайн найзууд. Тэгээд манай найзлахаар намайг санал тавиад оруулж ирж ирсэн. Тэгээд би чи бас яг мэдгүй л байсан бас бусдын адил мэдгүй. Тэгээд ийм олон офстай гэж мэдгүй. Тэгээд л гэсэн чи за аль офстай орох уу гэсэн чи ердөөсөө Sky Office-лаар манай офстаар гэл. Тэгэл манай Жулия чи намайг дагуулаад бараг бүх юм танилцуулаад тий бүх агентуудтайгаа танилцуулаад бүх зүйлийг бараг хийсэн ч эхлүүлж өгсөн. Би миний хувьд чинь би бараг нэлийн анхдагчуудын тоонд. Тэгээд одоо 4 жилийн өмнө 21 он 4 жилийн өмнө тухайн үед манай нөгөө миний өөрийн хувьцаа эзэмшдэг компани маань яг тийм орон сууцны төсөлтэй байсан байхгүй. Тэгээд төслөө яаж борлуулах вэ гэдэг бодол байж байгаа. Ер нь Remax амар сайн борлуулалт өндөртэй юм байна гэж харж байгаа. Тэгээд Сэлэнгээ одоо бас мэдвэ шүү дээ. Сэлэнгээ маань намаад гэдэг офисыг тухайн үед үүсгэн байгуулад тэгээд Сэлэнгээ дээр очиод амар мэдцгийг хэлсэн. Танаас нь танад 1 жил ажиллаад үзье. Тэгээ нэг франчайз үзгээд гарах санаатай энэ гэдэг аюул. Тэгээд яг дотор нь ороо агент тэгээ ажилласан чинь нөгөө юу франчайз гэдэг чинь амар том ажил гэдэг. Тэгээ амар асар болгоны ажлыг ингээ авч явдаг болохоор хариуцлага өндөртэй ажил. Миний хувьд бол агентаар ажиллах нь илүү амар байсан гэсэн. Тэгээд төсөл маань ч асуудалгүй борлуулалтад нэг миний гар оролцоо байхгүй борлуулалтад авч байгаа болохоор ерөнхийдөө агентаар явсаар байгаа төдий хүрсэндээ анх бол өөрийнхөө төслийг зарах санаатай л орж ирсэн. Глобал 5-ны төсөл дээр тий бас
нэлээд хөрхэн хамтарч ажиллаж байсан шүү дээ Маяг. Нөгөө бүр хараараа хат нь ороод Тэгээ тэгээ Маягаар зөндөлөх студиэсэн тэгээ би орж Төвмөд ажиллаад зөндөөсөн тэгээ тийм. тэрнээс ч юм бас улбаалаад өөрөө бас зөндөө олон тесттэй болоод бас хөрхэн тэр чинь аюу Global амжилттай Challenge амжилттай аюу хөрхэн амжилттай. Global Sound ч наахал 4 сая мая төгрөгөөр зарагддаг байна. Бид борлуулсан. Одоо бол зах зээл дээр 6 сая гарсан. 7 тийм 6 сар гарсан одоо баг 7 гарсан явж байна. Гоё худалдаа авалт хийсэн хүмүүс бол амар баяртай л Харин дээ. Тэрээс тийм. худалдаа авалт хийсэн хүмүүс. Одоо тэгээд глобал 5-ны хажуугаар дээр явахаар гоё ичтэй зөндөө олон айл оролцсон тий. Ингээд миний оролцсон айлаа зөндөө гадаа. За Баби. Би Намайг өөрөө оролцсон мэдчихэж хүмүүс байна. энэ сууж байна. Тийм. Тэр өмнө нь ер нь модельч тэр яг үндсэн тийм нэг компаниас хамт ажилладаг байсан тийм дэлгэц. Тэгээ хамтдаа борлуулалт хийдэг байж агаад ажилладаг байж манай эхлэн маань төрүүлээд үйл хөдлөлт рүү орцсон. Тэгээд би бараг нэг араас нь нэг жил гарангийн дараа ер нь яг юу хийх вэ гэд жоохон хийцгүүрээд явж исэн ч гэх юм уу те хүүхд нэгдүгээр ангид яг орох гээд яг ажлаа сонгож чадахгүй явж байгаа үед дээр яг ихлэн санал тавиад дискээр орж ирсэн. Их удаан бодоогүй тэгээ ороод ирсэн Нэг тийм. ч бас бодоогүй те. Мгм. Хэрэглээ боо. өөрөө Би чинь бас юу юм бэ? Бас нэг манай зөвхөн бидий. Одоос өөр офисын оунер хийгээд явж байгаа, CEO хийгээд явж байгаа. Тэгээд тэр маань нилээд хэлсэн юм надаа эхлээд. Тэгээд надад болохоор нэг наалтаж өгдөгөө. Нэг битээр цог телевизэд ажиллажсэн гэсэн шүү дээ. Тэгээд нэг гараад удаагүй, тэг нэг удаагүй болохоор нэг юм жоохон амармаар санагдаад идэв шүү дээ. Тэгээд айгүй ингээ бодож байгаа. Тэгээд яах вэ хөө цаа чи хит хэлээ. Тэгээ бүр надаа нэг удаа хэлэхгүй байж байгаа захиралтай цаг товолцсон байгаа. Ирээ уулзчих гээд. Тэгээ нөө санаа зовсондоо ирж уулзаад. Тэгээ офстэй танилцаад үзээд хараад ер нь агентуудыг хараад яаж ажилт юм бэ, яа гэм бэ гэдээ харсан чи ер нь уур амьсгал айгуу гоё. Тэгээд офис нь ч гэсэн айгуу гоё. Тэгээ бүх юм таалагдаад. Тэгээ ер нь бол за окей гээд. Тэгээл яг Sky руу орчихсон. Одоо ороод хэдэн жил болсон? Одоо 2 жил гарсан болчихно уу? 4-5 жилийн Маяг гэхэд 4-5 жилийн одоо нэг өмнөх агентууд байгаа шүү дээ. Яг нэг анх одоо тэр чинь коронагийн үе болж таарсан. Коронавигийн дараа. Тийм. Тэнгүүд яг коронагийн өмнөх байрны үн ханьж гэсэн юм айл нэлээд бас боломжийн бас гайгүй байсан. Өвтөг юмсэн Тийм өвтөг юм байсан. Тэнгүүд яг коронагийн нэг юм 2 жил хагасын дараа ингээд үйл хөдлөгч гэсэн амар үнэтэй гин тогтсон амар ингээд юу яатсан. Тэр үед агентууд юу н ажилдаг бас нэг юм юу байсан. Сегмент үү? Тийм. Үгүй сегменттэй биш нэг одоо агент тий яаж ажиллаж исэн. Яг л одоогийнх шиг байсан да. Одоо бол тэгтээ. Одоо бол илүү нэг хөгж агентуудын хувьд юу хөгжиж байгаа юм харагдсан. Тухайн үед бол намайг анх орж явахдаа л бид нар ч одоо ингээл яг авсан үйл хөдөлгөө хаагур зарах нь нөгөө баг ингээл фейсбүүкийн аль хаана тавьбал зарах вэ гэдэг мэдээсэн бол одоо баг нөгөө ингээд харьцангуйраа макс хүмүүс мэддэг болсон болохоор ингээд шууд харилцагч нар ирээд өөртөө хүсэлтэд тавиад эсвэл ингээд зурчлах авчлагыг авмаар гэдгээр явдаг. Тухайн үед бол гаднаас шууд ингээд нөгөө харилцагч болдог гэсэн. Одоо бол нөгөө тухайн харилцагч нар дараагийн үйлчлэгийг аваад ингээд харилцагчаас орно явж байгаа. Одоо бол тэр үед бол өстой зуучлалаар орж ирсэн юмгаа шал танихгүй үйлчлэр шүү дээ. Харилцагчдын хувьдаас одоо 4 жил болж байгаа шүү дээ. Тийм, 4 жил болж байгаа. Гаранг хэр чинь 4 жил гарангийн өмнө ингээм арай өөрөөр хүлээж авдаг гэсэн агентуудыг одоо бас ингээ харцангуй мэддэг болчиход байгаа тийм. Тэр үед чинь максыг тэр үед гэж миний үед тэрнээс өмнөх үеийнхэн бас байгаа шүү дээ. Намайг орж ихэд бас харьцангуй гайгүй байсан. Одоо бол орж ирж дараагийн үеийн шатанд орж ирж байгаа агентууд бол амар гоё юм дээр орж ирж байгаа. Нэг нь ингэ дадал зуршил болсон. Угаасаа хүмүүс үйлчлэгээ аваад сурцсан үе шүү дээ. Одоо ажиллахад бол илүү гоё хөнгөн л. Илүү амар болчихсон Тийм тийм. илүү орж ирж байгаа юм гоё байгаа. Тэгэхээр нөгөө нэг хэдүүлээ ер нь бүгдээрээ л өмнө нь модулууд байсан шүү дээ. Өмнөх ажил мэргэжилчтэй байдгийн. Сарнаас хөтлөгч тийм. Бидээрээс ингээ хөтлөгч хийдэг ус. Ер нь ингээд одоо нэг өмнөх бидний ажил мэргэжиллийн одоо юм онцлог яг энэ ажил дээр давуу талууд хэрэг гарч байна. Миний хувьд ч бас нэг моделийн агентлаг ажилладаг гэсэн. Тэгэхээр одоо нэг талаараа айгүй бичлэгийн ажиллаж юм шиг тий. Хоёулаа яг зуучлалын агентлаг байхгүй одоо үйл хөдлөх хөрөнгийн салбар тэгэхээр лист баяруудыг албан тий агентуудтай харилцсан харилцагчаас үргэлж байгаа. Нүг моделийн агентлагийн хувьд бас моделуудаа дагалгавартай холбоно. Тэгэл ер нь яг баг ижлэн. Тэгэхээр араа илүү бас төхөн гэсэн. Хэдүүл яг зуучлалын юм л ажиллаж. Хүмүүс ер нь хараад таних ч юм уу тийм юмуд болж ирсэн үү? Тохиолдол гарч ирсэн үү? хаана харлаа гэж тэгдэг шүү. Тэнийг Нэг л аим санагдсан юм санагдах юу илээ гэсэн үдээс би болохоор ийм надад болохоор нэг юм одоо юу гэдэг загвар өмсдөг хүмүүс
яг нэг юм хүмүүжил олгогдчихдаг. Багасаа бид нэр бараг 10 эдгээр настайгаас загварын тайзан дээр ч юм уу энэ тэнд ингээ хүмүүстэй харьцаа сурцсан учраас харилцааны нөгөө ур чадварыг бүр багаас нь нэг суудсан байдаг гэж би юу хараад байдаг байхгүй. Тэгээд анх Баян Монгол хороолол дөнгөж нэгдээд дөнгөж газар шорооны ажил ягаад дээшээ босч байгаа доотлын гараж дээр нь яг борлуулалтын албан дээр нь би бас явдаг гэсэн хэрэг. Тэр чи яг нөгөө загвараас нөгөө бид нэрийг загварын үндэ ийм ажил байна, промошны ажил байна тий. Ингээ очиж гэдэг тэгээд яг явжсэн. Тэр үед за нэг л барилгал баригдаж байгаа юм байна гээл тий. Хүмүүсийг ингээл зуучлаад энэ шүү ийм шүү гээл танилцуулаад тий. Тэгэнгүүт одоо тэнд чим одоо ингээ харангууд асар том юм нэг ийм хотхон байгаад байна тий. Баян Монгол тэрийг ингээ харангууд би энэ дээр ингээд анх баригдаж ингээ явж исэн да гэл. Тэгэл бүх юм харилцааны юм дээр яг энэ загвараас багаасаа олж авсан хүмүүжил бол амар хэрэгтэй. Яг тэрнээр л тулгуурлаж ерөнхийдөө одоо л яг хүмүүстэй харилцаагаа үүсгэж байна. Одоо нөгөө нэг анх аян толоход надад яг тэр санаад ордог байхгүй юу? Манай одоо нэг найз идэв манай офисын бас нэг агент эрэгтэй агент. Гэт хэлчихий нэрийг хэлээ яхаа. Хамгийн анх агент болоход бүр ингээл юу болоод байгаа ингээл ойлгодгүй шүү дээ. Эхний 7 хоног ч юм уу 2-7 хоног ч юм уу сар ч юм уу дээ. Юу сар гэдэг шүү дээ. Тийм ингээд уучраа болохгүй яваад идэг. Та дэд юм хамгийн хөвгөлтэй хамгийн хэцүү санагдчихсан юм юу вэ? Энэ дэр нэг жишээ сайн нөгөө эрэгтэй агент гэж ярьдаг нь харилцагчаасаа нөгөө юугаа авчаад тэршлэгээ авчаад дахиад одоо ордер өг гэд нэхэд идэг. Хөвгөлтэй тийм явдлууд байна. Гэрчлэгийг нь явуулчихлаа гэсэн чи одоо орд. Тий одоо ордероо явуул гэдэг. Тэр шиг тийм юм тохиолдсон уу? Эсвэл болвол застэ энийг л өстэй ойлгоогүй айгу хэцүү байсан, айгу удажиж ойлгосон ч юм уу тийм юм байсан уу? Ер нь гайгүй байсан уу? Ер нь л бол юм хууль дүрмийг яг сайн мэдгүй учраас ер нь алхам тутамд л яг ийм саад бэрхшээл мэдгүй зүйлүүд айгу гарч ирдэг юм байна ер нь. Тэгэл нэг юм за энийг юм гэдэм байх ингээ ойлгоод дараагийн лист гаргалаа гингүү шал мэдгүй юм нэг өөр кейс гараад ирдэг тий. Тэгэл тэрэн дээр нь яах гэж бүр нэлээд толгойгоо арчилж байгаа л тэгэл юм. Тэр нэг бараг бүх дийлнээс юм суралцаа явдаг. Харин тийм одоо болоод ирсэн аавтар нэг юм өөр нөхцлүүд байгаад байдаг. Тэр нь ингээ яг дийлэн процесс явцад ингээл суралцаал туршлага болоод тий. Одоо ер нь ингээл бас юм яг үл хөдлөх шилжүүлэх дээр бас нэг асуудал гараад ирж байна. Өмнөх хөөх юм байд юм уу гэл тий. Тэгээ анх агент болж байгаа чинь нөгөө лист яаж авах уу гэлээ тэр аягүй гэрчлэгтэй дөнгөж төгсч байна. За листээ цоглуул гэж хүмүүс аягүй зөвлөгөө өгөөд байдаг. Дөнгөж лист хаанаас олох уу гэл. Гэтэ яг би бас бүр анх заяа орчоор бас тэр чинь сар штэ. Сар дотор ингээд манайх чинь даунтаунд бүр ингээд хотын төвдөө амар гоё газар олсолдог. Тэгээд тэргээр ингээл гоё хувц өмсөөл ингээд маяглал найз зөвхөдөө хоол ундэл тэгэл тэс ажилд орсон ажлын ямар байна гэсэн чи би зүгээр л харин зарах юм байхгүй. Яг үнэндээ ингээд датан дээр бүр ингээд хичнээн мянган үйл хөдлөх зарах хэрэгтэй байгаа штэ. Гэсэн чи өөрөө л юм авахаараа нөгөө зарах хэрэгтэй гэж бодцсон. Тэг явж исэн үе байна. Би нэрээ тэгсэн юм штэ хамгийн анх агент болчоод гэхдээ Жуулаа наваад тэгдэг хгүй. Одоо миний ингээл листүүдээр үзэж ингээл яг өөр их гэж бодоод ажиллаад ингээл идэвхжүүл гэл баахан листээ явуулдаг бодсон чи хамгийн анх ингээ идэвхжүүлж үзэж байгаа зөө. Тэгсэн чи яаж идэвхжүүлэх гэсэн чинь ингээ Facebook групп мөрөө ингээ өөрөө пэйж нэг л тавьсан чи нөгөө нэг ингээл листүүдийг харжаал өөртөө арай ойрхон юмнуудаа сонгоод гэсэн чи нөгөө нэг одоо нөгөө мэдээллүүдийн текстүүдийг ингээл копи паст хийгээл тавьж байгаа. Би дугаартай үгүй нэг бүгдийн бүх цаараа өөрийнх нь дугаартай ингээ зүгээр копи паст хийж Жүүний дугаартай болсон. зүгээр ингээ өөрөө өнгөө ингээ зүгээр нэгтгэсэн чи нөгөө шиг нь болсон юм шүү дээ. тэрийгээ нөгөө бүр анзаарахгүй мэдгүй ч юм уу бүр ойлгоогүй ч юм уу гэсэн чи нөгөө чинь наад руу энэ хаяас гэсэн. Яаж дугаараас хэлж байна. Чи наа өөрийнхөө дугаарыг тавьж Тэрс нэрээ дугаар гиснээс би бас тэгжсэн юм шүү. Намайг бас нөгөө мадэр найзууд хэлээл за одоо чи ингээл фэйсбүүк дээр зарах юм хий ингэдэг ингээл тэгэл за гэл нөгөө нь юуг нь копи дэш тавиал тэр болохоор ингээ дугааргүй байхгүй. Тэг чи өөрийнхөө дугаарыг ямар ч дугаар тавьдаг. Харин яг Ямар ч тийм. үстэй дугаар байхгүй. Дугаараа тавихаа мартсан байж тэгээ буцаад эдит хийгээд байгаа. болохоос их тэгжсэн нэг. тэр их постлсан юм чи буцааж олно гэх. Тэр чигээр нь тэгэл яаж байгаа юм чи нэг групп Жүүлээ явуулсан зүгээр тэгсэн. Түлээд бүр аз болчихсон Үгүй шүү. ээ дугаараа өөрийнхөө дугаар тавиач баахан миний дугаар тавиач. Тий эхлээд идэв шүү ер нь. За энэ мэд бас зөндөө бид идэв бас юм хөгжилтэй яриануд морин бас манай нөгөө ангид бас зөндөө байдаг те зөндөө л сонсч инээжлээ одоо ярих нь бас хашиж ингээд аахгүй те сая хайлтаас нэг нь ярьчлаа. За эмэгтэй агентахаа ер нь хамгийн давуу тал юу гэж боддог вэ? Одоо бид нар чинь бүгдээрээ л хүүхдтэй ээж хүмүүс байгаа те эхнэр хүмүүс байгаа. Тэгэхээр яг энэ агент хийхийн давуу тал яг юу вэ?
хамгийн том давуу тал. Хамгийн том давуу тал бол тэгэл өөрийнхөө цаг завыг зохицуулна шүү дээ. Тэгээд гэр бүлтэй цаг зав гарах хэрэгтэй бол гаргана. Бараг ингээ өөрийнхөө цагийн хуваараар ажиллах боломжтой. Тийм. Тэгээд эмэгтэй агентийн давуу тал миний бодлоор илүү нөгөө нэг юм хоёр талын балансыг тэнцвэржүүлдэг араа уян хатан байдаг гэж магадгүй гэж боддог шүү дээ. Аль тал. Тэрэн дээр нэг юм хэлчихгүй байхгүй яг нөгөө борлуулалтыг хөвчлэн эмэгтэйчүүд амар их хийгээд идэг. Одоо ингээд сарыц жилээц гэдэг дүн тоо харахаар ер нь эмэгтэйчүүд борлуулалтыг амар их хийсэн байдаг байхгүй Монголд гадна бол эрэгтэйчүүд аа. Монголд бол яг эмэгтэйчүүд хийсэн байдаг. Манай нөгөө эрэгтэйчүүд нэг жоохон эго өндөртэй байгаа юм шиг байлээ. Бид нар бол одоо ингээд хүнийг яг харилцагч талаас нь хараад шууд нөгөө кэрлж чадаад асуудлыг бол ингээд аль болох хамгийн зөөлөн шийдэх. Эрэгтэй болохоор за боди ч юм уу за дараа ч юм уу гин гут хайцдаг. Бид нар болохоор эргээд ингээд харилцаж байгаа. Тууштай бас яваад шүү дээ. Тэгээд илүү борлуулалт хийгээд байгаа юм санагдаад байдаг. Харахаар хичээгээл тийм. Одоо нөө сэтгэл хөдлөлийн араа жоохон мэдрэх. Эмэгтэй хүн чинь араа илүү жоохон нэг тийм деталь мэдрэмжтэй байдаг. Тэгэхээр ингээд тэр хүний сэтгэл хөдлөлийг араа илүү ойлгохдаг гэж магадгүй тий. Амар ари зүйлхэн ханддаг. Эрэгтэй хүмүүс бол за энэ хүн ахгүй ингээд харилцсан юм шүү. Эрэгтэй агентууд ер нь. Тийм яг нэг эмэгтэй хүнээс хүн шиг юм тууштай юу баг бах тий. Тийм агентууд хэрэгтэй. Тийм байгаад байдаг. Тэгээд тийм давуу талын хувьд гэхэлэр би бас нөгөө нэг яг хамгийн анх ийшээ орох болсон хамгийн том шалтгаан дээрээс аахгүй юу. Манай хайг дөнгөж ингээд нүүрцэн тэгээд баг хүүхдийн сургуулнаас ингээд шилжчихсэн. Тэгээд яг ингээд нөгөө өөрөө ингээд гэр дотроо бужигнаад юу үлээ яах үлээ одоо чи яах үлээ энэ тэрэмэрэ гэд яг тийм үе таарсан. Тэгээд хамгийн гоё юм нөгөө цагаа өөрөө зохицуулж болдог. Одоо хэрвээ магадгүй цагийн ажил хийдэг чи ер нь хэцүү шүү дээ. Гэр хоол нүүжлээ хідэн цагт гарахаа чи өндөө тооцоолж мэдэхгүй байгаа юм чинь. Тэгээд энэ чинь болохоор цагаа бүгдийг өөрөө зохицуул чинь хамгийн чухал нь дээр. За тэгэл нөгөө хүүхэд өвдлөө хавдлаа ч юм уу эцэг хийн хурал гээл наазахын жижиг сажиг өнөө зөндөө шүү. Тэр болгон дээр нөгөө өөртөө цагаа зохицуулчдаг болохоор үнэхээр амар. Би надад бол хамгийн чухал. Тэгээд яг тэр нь айгуу гой санагдаад орж исэн. Тэгээд бас надад бас айгуу их таалагдсан юм. Уур амьсгал айгуу гой. Ингээл байнга хідэн цагч орсон ингээл агентууд солиодоо орж гараад хөдөлгөөнтэй офис бол тийм ингээд нэг жоохон нэг хаяа ингээд жоохон мяар зарцсан ингээл ажил дээр орж ирэнгот бүг гээл басаад ирдэг. Талталт ингээл суудсан инээ талтал тийм гоё нэрхтэй бас. Надад болохоор ингэж утсан. Би ингээд яг Remax руу орж ирээгүй байх. Эрэгтэй хүнтэй харилцаа үүсгэх, эрэгтэй хүнтэй юу гэдэг ажил мажилч гэдэг юм уу төрлийн ингээд яг ийм уулзалт явах надад бол аюу амхан санагдаад байсахгүй. Санагддаг юм бол тэнгууд эмэгтэй хүмүүсээ ааш авирыг олж чадахгүй айгүй нэг юм одоо юу эрэгтэй хүнтэй харьцах амархан эмэгтэй хүнийтэй бол харьцах айгүй хэцүү гэсэн яг нэг юм байсан чинь Remax орж ирснээс хойш за эрэгтэй хүнтэй харьцснаас эмэгтэй хүнтэй харьцсан хамаагүй зүгээр юм билээ гэж зүгээр яг тэднэртэйгээ яг юм нэг чин сэтгэлээс яг ингээд баг хамаг зовлон жаргалаач гэдэг юм уу тийм ингээд хуваалцаад байж байгаа нь хамаагүй амар юм байна, амар байд юм байна. Ер нь бол эмэгтэй хүмүүстэй харилцаа үүсгэх бол амархан юм байна гэдэг бодолтой болсон. Тэгээ нэг хөгжилтэй юм гэсэн гинт санаанд орчлоо. Би нэг байр явах гэсэн чинь нэг ихч над руу залгаж байхгүй юу? Их чинь харина байрч үзэх гэсэн юм аа гэхлээр. За тэг та тэгээд хэдэн цагт үзэхээр яхаар байна гэсэн чинь. Би нөхрөө явуулсан. Би саяхан төрсөн одоо би гэртээ байгаа нөхрөө явуулсан гэхгүй. Би яах их чи та нэмүсэн өөрөө завтаа болохоор ирэхгүй. Одоо наа нөхөр чи үзчихээл маргааш нэгээд. Таны даваа ихнийг аваад ирээгээл дахиж шигээл 2-3 явах юм болно гэснээс та зүгээр нэмүсэн хүүхдээ зогсоолж байгаад хурж ирээд үз гэсэн чинь нөгөө залгсан ихч бүр татаж өгчээ нэгээд яана тэгдэг юм уу гэд. Тэгмүүд яг нэг юм орон сууц яг гэртээ өөрсдийнх нь гэрийг авах гэж байгаа хүмүүсээ яг нэг юм ихнэрийн яг нэг юм цаавраад байгаа гэдэг юм тийм. Тэр яг эцэн шийдэл яг ихнэр гаргадаг тийм. Яг тийм ингээ мэдэгддэг те яг хин нь ингээ хоёулаа ч юм уу гуруулаад үзэж яхад хин нь яг шийдвэр гаргах хүн бэ гэдэг шал өөрөө те. Тэр нь бол ихнэрийг хэрлэхэд бол ер нь амжилттай байна. Тийм маглаа өөрснөө. За юу манай нөгөө одоо энэ чинь бараг 1200 300 агентууд байгаа шүү дээ. Зөвхөн Remax-ийн хувьд шүү дээ тийм Монгол улсад. Тэгэхээр агент болго өөрийн гэсэн юм арга барилтай байдэн шүү дээ. Та яг юм өөрсдийнхээ арга барилаасаас хуваалцвал ер нь яаж ажилтдаг вэ харилцагч та. Нэг харилцагчаа ингээл нөгөө гэрлэл явна гэж бид нар ярьдэн шүү дээ тийм. Яаж ингээл гэрлэл. Яаж юу н ажилтдаг вэ? За ердөөсөө миний хувьд болохоор яг харилцагчдынхаа үйлчлэгчийн итгэлийг олж авах юм гэж бол итгэл дээр суурилсан бизнес. Тэгээд яг сайн хэлсэн шиг урт хугацааны харилцааг илүү эрхэлдэг гэсэн. Дараачихын үйл ажиллагаа тэгээд дараачихын хэрэгцээнд зөвлөгөө өгөх. Тэгээд нөгөө нэг
үнэхээр одоо тэр үйлчлэгийн таалагдах юм бол эргэн тойрныхоо найз нөхөдтэй хамаагүй талаандаа ингээд санал болгоод тэгэл энэ чинь гой сүлжээ эсвэл харилцагчийн баасаа нэгэл явдаг гэсэн. Ерөнхийдөө тиймэрхүү. Нэмжлээ. Яг угаасаа л харилцагч тулгууртай бизнес гэхгүй бид нэр хийж байгаа юм. Тэгэхээр олон харилцагчаас мэдээж бид нар нөгөө цалин мөнгөний талаар ярих байх угаасаа. Тэгэхээр олон харилцагчийг одоо олон харилцагчтай болохын тулд би бол багийн системээр хөдөлсөн байгаа. Багт маань ажилладаг агентуудтай. Миний арга барилын хувьд одоо бол багаар ажиллаж байгаа. Тэгээд миний авсан листэн дээр багийнхан маань ажиллана. За тэгээд улам олон харилцагчийн ингээд дата үсгэнэ шүү дээ бид нар. Тэргүүлээ харилцагчаас ингээд үйл хөдлөх бодлоо авсан зуршлан гэрээ хийсэн тохиолдолд баярлагаа илэрхийлээ хийлээ. Тэгэл явдаг да. Тийм. Надад бас үгүй ярьжлах юм болоогүй юм бол болохгүй. Өөрч нөгөө тий санагдаад тийм. Одоо юу гэдэг лист агент баяр агент гэдэг угаасаа тустай байгаа шүү дээ. Тэнгууд за би баяр агентаа дагуулаа очлоо. Энд чи дахиад нэг агент байгаа лист агент. Тэнгууд за түрээс гэд бодъё зөө. За түрээс ингээ гараа боллоо гингууд лист агент нь зөвхөн листэл өмгөөлөл хамгаалал ингээл зөвхөн түрүүнийхээ талд ажиллаад идэв шиг санагдаад төгхгүй. Уул нь бол энэ чинь адилхан л хоёулаа Remax-ийг үйлчлүүлэгчдтэй харилцагчид байгаа. Яг адилхан хоёулынхаа эрх ашигыг бодоод хин хинт нь ямар нэгэн гомдлгүй хандах хэрэгтэй юм шиг санагдаад байгаа байхгүй. Энд юу гэж бодож байна? Тийм. Тийм юм наач аюулж байна шүү дээ. Хоёр тал нь хоёулаа хайп илүүлдэг. Гэтэ энэ чинь нөгөө 1700 байгаа шүү дээ. Агентууд 1700 байгаа. Бид нэр нөгөө огт тамхай агенттай верлиг боломжтой. Тэгэхээр тэрэн дээр бас хэцүүлтэй. Тухайн агент ямар санаа агуулаад харилцагчтайгаа уулзж байгаа, ямар санаатай байгаа гэдэг мэдээд амар хэцүү байна. Тэгэхээр миний юу хэлэх гээд нэг гэхээр ер нь бол бидний харилцагчны тэрүүн харилцагч бол агентууд. Тэгэхээр агентуудтайгаа эхлээд амар сонирхолтой юм бол хоёр агент хоорондоо ярьж хагаад тэр үйлдвэрлэгтэр ингээм амар эвтэйхэн төлөөлж байгаа хүмүүсээ айгүй гоё процесстай л талыг нь бодсон тийм гоё шийдвэр гаргах бол. Тэгэхээр тэр хамтарч байгаа агент бас айгүй чухал боллоо. Тийм айгүй чухал тийм. Амар чухал. Гэтэ ингэдэж нэг арга барилаа олцсон хүмүүстэйгээ ахиад нөгөө хамтрах юм амар гараад идэв юм. Нэг удаа ерөөдөө дэлгэрсэн баха дараа нь ингээд тэр нэг агентаа дийлхийгээ үзэхээр дараагийн удаа дийл хэмээр санагдана. Бас санагдахгүй. Нөө за яшиг энэ л биш шүү гэж бодох тохиолдол бас тийм олон юм байна. Тийм тэгэхээр агентуудаас нэг бодох юм бас байгаа юм шүү дээ. Би бас агентуудаас үзэх байх гэж таасан шүү. Үүсээ бидний энэ шоу биш нэг нэвтрүүлгийг одоо ер нь бол агентууд л үзэх манай төлөв үзэх байх тий. Тэнгүүд яг ингээл нөгөө залгаал тэрийг чи ингээл тим юм ингээд сонирхож байгаа надад баяр байна. Энийг чи ингээд гингүүд бас нэг юм харилцааны үед бас айгүй хэцүү ингээд ойлголцож болдгоо нэг юм агентууд байна тийм. За болио хэлээ. Тэр гэж аим шиг өөр юм олсон. Өөр юм олё гэж аим чи ер нь бол тиймэрхүү асуудлууд бол ер нь байдаг юм билээ. Тэгээд ер нь бол тиймэрхүү харилцаатай, тиймэрхүү хүнээс бол ер нь бол жоохон зайгаа барих тийш байдаг санагдсан. Лист агент хамгийн өвчтэй шүү дээ. Ямар агенттэй өөрийнхөө листийг зарах вэ гэдгийг бид нар одоо шийдэл гаргах. Жишээ нь Сарнат Түгяма хоёрын хоёр баяр байж байгаа шүү дээ. Надад хоёулаа авъя гэсэн санал тавьсан байхад би бас нөгөө харилцагч талаа бод шийдэл гарна. Миний дараа нь миний өөрийн агентын үзмж асахгүй. Би Сарнат Түгяма гэдгийг лист агент. Бас даваа тал. Тэр ингээд агентгаа гоё хоорондоо харилцаа сайтай. Тийм. За одоо тэгвэл харилцагчид руу эргээд орё гэвэл хамгийн түгээмэл таад тохиолж исэн түрээсэн дээр ч тэр худалдаа байна тий үйлдвэрлэх орон сууц офис газар юу гэдэг бүх кейс дээр харилцагчдын хамгийн түгээмэл юм буруу ойлголтууд юу гэдэг вэ? Нөгөө Remax мөнгө нэмдэг. Тийм байрны нүн дээр Remax-ийн шимтгэл авсан гэж яриад байдаг. Гэхдээ яг үнэндээ болохоор тэр чинь зах зээлийн үнээрээ л гардаг байхгүй. Байр зарагдахад тул одоо 200 сая байр бол 200-аар л гарна. Тэрнээс 200 дээр 10% нэмээд бид нэр зарах гэдэг гэсэн. Яг зөв хүн дээр нь тэр бол амар буруу ойлголт нийтлээ. Тэгээ тэрнээс гадна нэг тийм хүмүүс та бодохдоо агентууд гингүүд яг нэг зуучлагч нар л гэж ойлгоод байдаг. Зүгээр одоо энэ байрыг зуучлуулж авч ийн гэдэг утгаараа ойлгоод байдаг. Гэхдээ цаад утгатай болохоор одоо бид нар чинь зөвлөгөө өгч ин тийм мэргэжлийн зөвлөгөө өгч ин дээрээс нь зах зээлийн судалгаа өгч ин. Тэгэхээр илүү мэргэжлийн тал руу ажиллаад байгаа байхгүй зөвлөх үйлчлэгээ үзүүлээд байгаа. Зөвхөн ингээд зуучлаа тэр хүн шимтгэл авах болчихсон шүү дээ. Яг өөртөө байр авах болохоор мэддэг шүү дээ. Амар олон цаг хугацаа юм бэ гэх тийм. Тэр хүмүүст бол цаг хугацаа хэмж өгч байгаа. Зах зээлийн бодит судалгааг нь хийгээд өгч чинь тийм. Тэгэхээр илүү тийм нөгөө зөвлөх үйлчлэгээ авч байгаа гэдгийг ойлгохгүй
зуучлуулаад энэ миний юмар дамжиж мөнгө олж байгаа гэдэг утгаараа хандаад идэх нараа. Тухайн байрны статусыг бас хайлаад өчнө те хэдий эзэмшигтэй байсан хэдэн айл амьдэрсэн ч гэдэг юм уу. Тиймэрхүү лаг мэдээлэл бас зуршлагчаас Тэгээ шууд утас авахаас ахуулаад шууд зөвлөгөө өгч эхэлдэг шүү дээ тий. Тийм ингээд. Тэгээ тэрэн дээр жоохон буруу ойлгох тийм. Араа илүү өөр талаас нь гоё үлгшээг авч байгаа юм чинь те. Тэгтээ тэр чинь бол зөвхөн бодлогч талаас авдаг шинтгэл явж байгаа шүү дээ бидний Тийм тал. шүү дээ тий. Тэгвэл Тийм нэр тэрийг бас нэр авах гэж юу авахгүй. мэддэггүй. Юм хаалгаа. Одоо тий ингээд юм хаалгаад баярлал гэсэн үг шүү дээ. Юм хотлож авч байгаа хүн юм хаалгаад ингээд авахар болоо төгөрснөө. За одоо би ч одоо юу танахтай чинь шимтгэл юу байхгүй шүү дээ тийм юм. Гаднаас ирж байгаа бас хөрөнгө оруулагчд бол шууд баяр агентын шимтгэл өгж бас ялангуяа гадаадууд айгүй их тэгдэм билээ. амар соёлтой. тэгээ зарим Чамайг ажиллуулсан юм чинь. хүмүүс айгүй тийм байдаг шүү дээ. Зөндөө юм хайлгсан юм чинь гоё чамайг гоё шагнан намстай баярлаа гэлтэй. Эсрэгээр Зарим нь болохоор аваад даваад хүмүүс юм үгүй тий. эсвэл бүр шууд даваад нөгөө нэг үзсэн Тийм хүмүүс. баг шүү эзэн эзэн л байна. Тэр хүүхний бас Эргээд сургуулийн уулзчихдаг асуудал байна л та. Тэр давах гэдэг асуудлаас Бас зөндөө зөндөө шүү дээ. Зөндөө гардаг бидний донд. Гэтэ Чиний манай юм хайж хийх юм дээр бараг дараа нь давж солдоод бүгд ялдаг шүү дээ. Аа. Тийм асуудал гарахаар ерөнхийдөө манайханд ялт юм байл. Яг хэсэг хугацаанд хүлээн агентууд бол ялангуяа тэгэж шүтэлцэж байгаа л угаасаа үзүүлсэн харилцагчтай хоорондоо тохирцсон. Авсан. Тийм яснаас. Тийм. Тэр чинь хамгийн гол нь тэр хооронд ингээ процесс аюу их юм болж байгаа шүү дээ. Ингээл ганцаархан ажиллахгүй шүү дээ. Аюу олон агентууд цаг заваа зарцуулаад ингээл цаг товлоод үзүүлээл ингээл тэрийг ерөөсөө сайн ойлгодог. хүнд яг тохирсон үйл хөдөлгөөрөнгийг олж өгөх айгүй их хугацаа зарцуулдаг шүү дээ. Энэ надаас Тэр бол нэлээд тийм юм олоод өгөөч тэр хайх хугацаа айгүй их зарцуулдаг юм байна. Тэгээ монголчуудын нийтлэг зам нөгөө нэг үйлчлүүлэгч бол хаан гэсэн нэг юм. Гэтэ яг хүн болгон юм. Тэнгүүд ремакс тий яг юу ангууд өөрийнх нь яг юм. Тийм дээ боолж шиг тий бүр ингээд айгүй жоохон юм дээрээс яах гэдэг нэг бас нэг тийм мэрсэд хүмүүс байна. Тэгээд за тэгээ за заашаа хожим олгон байж. Ямар ч юм яаж Тий. Би ямар ч нэг ажилт нь. ингээд ажилтнтайгаа харьцаж байгаа ч юм уу тийм их бас саналаа. Жоохон нэг юм дээрэнгүү эднэр угаасаа ингээд зөвчлөгч тий гэдэг тэгчээд эднэр угаасаа тэр шимтгэл мөнгө авчин би эднийг баг яавал яаж шарсан яад ингэсэн юм хэд нэг тиймэрхүү бас Ажиллаж байгаа сегмент бас амар нөлөөлж байгаа юм дээ. Тонлоос дээшээ сая үйл хөдлөлтөр бол бас ирж байгаа харилцагч нар амар соёлтой бүх юмыг ойлгодог хүмүүс үү. За нэг 200 доторх байрны хүмүүс бол бас айгүй хин чашаа. Гэтэ нэр үнэхээр 200 саяын байрыг заах гэж бол 20 удаа үзүүлдэг. 500 саяын байрыг бол 5 үзүүлэл гаргана тийм. Ажиллагаа. Тийм байдаг шүү. Нөгөө нэг юу бас сонь тий. Бид тэгтээ нөгөө тэгж боддог хүмүүс үнэхээр байт юм л шүү. Одоо нэг байрыг зарах гэж бид зар хийж байгаа шүү дээ. Тэгвэл яг тэр хоосон байрны дотроо суугаад хүлээж идэг гэж байна. Гадаа нэг Ишний одоо яг хажууд нь явж илээ гэж шууд ярин за өмнө нь нэг ч яриаггүй. хадаа Тэгээд үзье гэсэн. Өө ичээд хаана ирсэн яал байр хэлнэ бүр гайхаж байгаа юм шиг. Нэг тэр гээд хоёлаа цаг тоглоо үзэн шүү дээ. Тэгэхгүй бол би одоо шал өөр газар явж байна. Ноцоор байтал бараг цаг 2 цаг болох байхаа гэлтийн гот. Үгүй ямар сони дээ зарны эзтэй би одоо байран дээр чи ирсэн байна гэдэг хүмүүс Зар бас тавьчаад гээд өө яг одоо үзэхээр боломжгүй өдөр байдаг. гэдэг. Тий, яг дотор нь ингээл сууждаг л гэж боддог. Тэр бас ийм хүмүүс байна. Ингээд Facebook гэр ч юм уу хаач байсан одоо нөгөө пэйжүүдээр, группүүдээр шеэр хийж байгаа. Тэгээд тэгэнгүүт бүх мэдээлэл тавьсан байхгүй. Тэн дээр мэдээлэл. тий бахрын тавьчихад байгаа. Тэгээ үнийн тавьж байгаа. Метр квадрат нь хэд үү ямар нөхцөлөөр авах боломжтой юу ч гэдэг юм уу. Цонхны 10 маргац юу бүх юм тавьчихад байгаа чинь доор нь мэдээлэл авъя гэх. Тийм юм айгүй. Тэгээд ингээд нэг юм онлайн шопуудын юуны юм нэг юм яваад тах шүү. Соёл. Тэгээ үнийг тавьчихад байгаа чинь үн хэдвэ гэдэг яг нэг тийм юм. Зүйл ингээ бүр нэг ажлын бус цагаар ингээл амар залхаа. Аа, Тэгээ яг орой 11 цагтаа 5 6 удаа залхаа. Яг тийм юм дээр мэдээлэл авъя гэж орж иж байгаа хүмүүс. Би ямар мэдээлэл авах гээд байгаа юм би юусе гайхаад өдөр гэж бодсон. Тийм бүх юм нь байх чи яг ямар мэдээлэл авах гээд байгаа юм бол гэж бодоод. Тэгдэж шүү. Нэг амар олон залхаж мал. За янз янзын харилцагч нар байдаг да. Тэгээс эсрэгээрээ айгүй гоё харилцагчид тийм Гоё нэгшлээ. Гоё нэг болохоор өнөөдөр салбар амар өндөр боловсрол тавьж байгаа байхгүй. За. За одоо юу ярих уу гэдэг За юу ярих вэ? Мэдэн шүү дээ. За одоо жоохон юм чөлөөтэй юм. Яг энэ агентийн одоогийн ажилтай холбоотой өөр таад нэмж ярих юм байна уу? Агентийн ажил амар гоё шүү. Манайх дээр яг бидний нөгөө ажиллах хүч хүрдэггүй байхгүй юу? Сар болгоно л бараг 40 50 хүмүүс агент дээр илсээд орж байгаа шүү дээ.
Гэсэн хэдий ч нөгөө буцаад эргээд тэнд яг ажил хийдэг хүмүүс амар цөөх үлддэг. Жишээ нь би 83 дугаар төгсөлтөөсөн 21 онд хэд манай ангиас би ганцхан үлдсэн ч юм уу тий. Амар олон хүмүүс сонирхол салбарыг орж ирдэг. Гэхдээ жоохон тууштай байгаад үзвэл тэгвэл бид нар нөгөө ачаалаад илтгүү нэг хүн дээр ихэд зарахгүй ш 40 ширхэг юм ингээ хамгийн багадаа шүү дээ. Тийм байгаад идэг. Тэгэхээр энэ бас манай үйл хөдлөлийн салбарт орж ирээд ялангуяа манай Sky салбарыг салгаад сонгож орж ирэх юм бол ингээ бүр амар туршлагатай мэдлэгтэй хүмүүс байгаа болохоор хурдан амжилттай ажиллахад бас айгуу гоё цаг хугацаа ирсэн байгаа шүү. Манай офис бас нэг дээр л гэж хэлмээр байна. Тийм. Офис гоё тогтой байхлаар бас нэг ирмээр санагдаад байна шүү дээ. Тийм шүү дээ. Гэр мөртөө нэг хэд хоног жоохон тийм ямгууд офис руу яваад санаад байдаг. Харимаар санагдаад гэх гэж тийм. Офис дээр очмоор санагдаад. Манай бүх офисууд ч бүр амар гоё байршилт байгаа. Тэгээд амар гоё гоё юм байна. Тийм. Маш ч одоо нэг нь River Plaza дээр байгаа, нэг нь Гигантэн дээр байгаа, Downtown-аас нэгдүгээр сургуулийн урдаас байгаа. Тийм 3 салбар байгаа. Тэгээ офис болгоно гоё тохичлолтой, тухтай. Тэгээд өглөө эрт ингээд нэрээ байж болно. Ирээд онгойлгочиж болно, нэртэй ажилтаа бол оройтой суугаад оройтой суулчин бүх юмны асуудалгүй зохицуулагдсан байдаг болохоор ер нь гоё. Тэгээд хамгийн гол нас нөгөө агентуудын маань уур амьсгал аягүй гоё. Тэгээд шинэ агентууд сая маяа хэлж штэ ангиасаа ганцаараа үлдсэн гэдэг. Юу ямар юм шиг үлээ. Эхний 1-2 сар л ер нь яг ингээ гүрээгээд өчрөө олцсон байхад бол тэгээл цаашаа урсаа явчихаар юм лээ. Тэгэхгүй манай ангиас бас ингээ цуг орж ирсэн зөндөө агентууд маань байсан ахгүй бас ингээ гараа авцсан. Тэгээ одоо ингээ бодоод тахад яг нэг 2 сар болоогүй л дундаас нь сар дөнгөж болоо. Ер нь яг 2 сар гээл лист мэст олохгүй ангууд шантраад гарчаад тийм лээ. Зүйлээ тэр чинь нөгөө өөрийнхөө бүхэл зардлыг 1 сар 2 сар коор гэдэг чинь. Тийм хийж Тэгээ зэрэг амьдлаа бодож тэгээ гэрийг айгу бодож яг орж иж байгаа юм бол араа бодож ич гэдэг. Гэхдээ бас 7 хоноо шууд ихнийхээ дийлээ хийдэг байна. хүмүүс янз янз. Яг гэхдээ хүн яг яаж цаг зарцуулна, яаж хөдөлмөрлөн яг тэрнгээрээ л яг үр шимээ хүртдэгэл яг нэг юм ажил салбар байна. Тэр их ажлын тэр юм мөнгө болно. Тийм яг тэрнгээрээ. Нөө дараах зэрэг загнахгүй тийм хийм гэхгүй болохоор аагаар шүү дээ тий. Аагаар тоглоод өдөр тоглолчихсон. Өдөр тоглоом суугаад тэгээд тоглоом суугаад нэгнийг холгоо. Дундуур нь байраа үзүүлэх манай бабын өдрийн авраг. Тэгээ тэр дунд ч бас ингээд бас юм лист солилцоо мөлцөө бас ингээд яриа тэгээ тамхины цаг гэдэг шиг л ахгүй тийм айгүй одоо нөгөө аим коннект миний анзаараад байгаа заяа. Зүгээр хөдөр тоглоод байгаа юм шиг байхгүй нэг юм хүмүүстэй танилцаад байгаа. Дээрэс нь одоо бид нар бол яг яг цоо шинээр орж иж байгаа хүмүүст яг нэг хүмүүстэйгээ орж ирж танилцах хүмүүс. бас боломж тэгээ хөдөр тоглохоор чинь толгой амар амардаг. Стрессээ талих. Бид нар арилахгүй. тийм нэлээд шинэ агентууд нэрээ тоглоод айгүй юу болсон шүү дээ. Айгүй хурдан татналсан шүү дээ. За тэгвэл одоо юу асууя да? Болсон уу агенттай холбоотой? дараа санахаараа хэлээ. Хэлээрээ заяа. Аггүй зүртэй асуухгүй зүгээр одоо зүгээр энгийн юмнууд асуух гээд байгаа байхгүй юу? Та хэд одоо магадгүй за мая 4 жил хагасан юм, энэ 3 жил хагасан юм, 2 жил одоо ингэ жил болох чинь тий. Хэрвээ агент болоо гэсэн бол одоо юу хийсэн бол таад? Төсөөлөгч гин үү? Нөгөө нэг хүүхд төрсний дараа өмнө хүүхд хүн яаж амьдарч исэн юм бол гэдэг. Тийм байна уу? Бизнес ажлаас үргэлжлүүлж хийсэн баг та. Өөр салбарлаа бол ерөөсөө орохгүй. Өөр салбарлуу мэдхгүй одоо орчч магадгүй гэсэн багс. Мэдгүй одоо ч хийж л байгаа. Одоо тэрнээ л ээж байгаа л үү. Би бол гэхдээ яг нэг модулаас гадна дандаа борлуулалтын салбаруудтай Харин тийм угаасаа. Дандаа яг юм борлуулалт талтай, борлуулалт суурьтай гэрээ контракт бичих заас юу гэдэг нь тэгэж ажилласан учраас яг хэрвээ үйл хөдлөлөөр орох бол тэр чиглэл рүү л явсан. Гэхдээ одоо бол салбарыг олцсон гэж бодож байгаа. Ер нь аль тэгээ салбараа салахгүй. Ер нь яванда хэдэн жил ажиллаж ч юм уу солино гэж бодож байгаа юм бодлоо баа юу? Одоо сайн жоохон уйдсан. 4 жил болоод хөрлөд наадам болоод 7 сарын 8-ээс ингээл монголчууд гараад ирсэн. 7 сар тий. Тэгээд уулга ирэхэд тэгсэн чи жоохон хямраад бичсэн ажилгүй санагдаад хямраад өөдөж үзээд салбараас чөлөөж яваа. өөдөж үзээд гинэ. Салбараас чөлөө юм шиг л ш дундуурнаас нэг хэсэг тий нэг гоё компанид орж ирсэн юм уу? Өөр гоё юм байна. Тэгтээ яг мөнгө л удаа юм л та өндөр цалинтай энерго. Тэгээ бодож байгаа өөрийгөө сэргээж авсан. Мас болчих юм яах вэ л даа. Би хараа юугаар яа гэж бод. Би одоо телевизэд ажиллаж байгаа ш та ер нь ажилтаа хийвэр яваа. Тэнгүүд би ер нь телевизэд дагнаа сэтгүүлч яа гэм үү гэж бодож ирсэн. Ер нь сэтгүүлчээр дагна сураад магистр юм удаа хамгаалж болж байгаа. Тэгээ телевизэд үргэлжлүүлээд ер нь ингээд нөгөө нэг диктрээ сэтгүүлчтэйг ингээ хослоод ингээ хийгээ явуул гэж бодож байгаад тэгээ одоо за юу юм
Хүмүүс идэхгүй шүү. Одоо байли. Өөртөө амар цалин багтаа тий. Тий, багтаа. Багтаа тий. Маань нээз хүмүүс ажилладаг. Яг дуртай болоод яваад байхгүй. Хэцүү. Телевизийн салбарын цалингаар хизээчгүй амьдрахгүй. Харцээ. Зүгээр давхар Одоо сонсож байгаа хүмүүс нь тэр цалин малнаа нэмээч ээ. Наа хүмүүс чинь гараад байна штэ. үр салбарсан ороод байна. Үйл хөдлөхөд хамаа хүмүүс алдаад байгаа. Би бас одоо яг ингээд нөгөө өөр юу гэхээр ингээ буухан олцсон мэл шүү дээ. Ингээ ажиллаж байгаасаа ингээд ажиллаж байгаа хугацаанд 2-3 ч удаа нэг юм өөр ажлын саналууд ирж байгаа хгүй. Бас тэр чинь юм өөрхөн цалин байлантай юм өөрхөн нөхцөл мөрсөлтөө ирж байгаа. Тэгээ ингээд нэлээ удаан бодоод за би нэг 3 хоногийн дараа хэлье гэлтгснэ. За би танд нэг жоохон бодоод байгаа гэхүүгээл нэг юм сүртэй. Тэгээ нэлээ удаан бодож байгаа. Угаасаа бүрээ ингээ бодохоор ингээ чадахгүй юм билээ угаасаа. За ингээд хамгийн ихний том шалтгаан нөгөө нэг яг өглөө 9 цагт очивол орой. Тэгээд ингээд баригдаж чадлаас гарна. За тэгээд за тэр бол тест яагаад ч болохгүй маань. За тэрийн яг ярилцаа тохирлоо гэхэд ажиллаа дуусчихвол эрт явна ч юм уу. Тэгээд эсвэл өмнөх өдөр нь ажиллаа дуусгацсан бол арай орой очдөг ч юм уу. Яатан бас сүүлийн үед бас тийм компани байдаг болчиход байгаа шүү дээ. За тэрийн зохицуулаа гэж бодоход цалин гэж бодоход цалин бас ингээд ерөөдөө аягүй дэжгүй сайн цалинтай байгаа ч гэсэн бид нар чинь нэг юм арай өөртөө яг ингээд ажиллаа хийгээл байвал тэр хэмжээгээр олоод байна, олдоол байна, ороод байна цалин. Ингээд нэг юм хүлээд суух биш. Тэгэл өнөөдөр нэг байр зарлаа бол нэг гэл цалин ороод ирлээ те. Маргааш дахиад нэг зарчуулаа. Тэгээд хурдан орж ирдээ. Өдөртөө шууд барыг цагийн дараа пат гэж ороод. Тэгээ нөгөө тэрийг бас ингээд бодож байгаа юм. Тэрийг ингээд бодохоор за бас болохгүй байна гээл. Тэгэл ингээл нөгөө орчин салбар одоо ингээл бид чинь төгжээ ямар гэдэг үлээ тий. Төгжрэл гадаа явж байгаа гот ингээл энэ тэнд баг чи 3 4 салбартай байна. Тэгэл ядаж нэг ядруул тэгээ уцаас энэ ойрхон байна ишиг ороод нэг жоохон хөвтөд гарыг гээл зөө. Тий давсаг гарах гэдэг үл ёо цагаас өөрөө орж байгаараа тэрийг. Ер нь юм айгүй олон бидний мэддэггүй жижиг сажиг гэлтгүй айгүй олон даваа талууд байд юм байлээ. Тэгэд бол ер нь цалингийн үгүй яг комиссны хувьд ягсан. Би нөгөө анх дөнгөж орчоод эхний үйлгээ гаргачаад за нөгөө нэг албан байгууллага чинь тэгээ бөөн юм болж штэ бичиг цаасны. Тэгээ компаниас мөнгө гаргах оруулах нь айгүй амархан. Тэнгүүд компаниас мөнгө гарах болохоор бол бүр амар удаа сонжирсан юм бол тийм ч бичиг цаас тэрнийч гараа өсөг гэж ингээд байдаг штэ. Ер нь бол тиймэрхүү байх гэж бодоод за ер нь бол за нэг 7 хоног ч үед юм. Тэгээ дараа нь ордог байх гэж. Тэгсэн чинь за гаргачлаа ингэчлээ гэсэн чинь за окей гэ пак гэдэг шууд дансраа орё тий. Шууд дансраа орё. Хүш ийм хурд орчт юм уу гэ. Тэр хамгийн анхны дийл юу шимтгэл орох хэрэгтэй гоё тий. Би ингээ хараа суугацсан. Хүүе гэд бараг миний ингээ сарын цалин яваад байгаа байхгүй. Би гайхаад хамгийн ямар тэр хэлчихгүй нэрэ. Ямар ч энэ байл гоё ясан гэхээр тийм гоёсэн. Тийм нууцлалтай юмнууд бас явна юм тий. Нууцлалтай зараарэ, нууцлалтай ялгаарай. А тийм шүү дээ. Тэр бас явахгүй гэдэг. Байрныхаа дотор зүрэг, гадна зүрэг ер нь юм нууцлалтай юм бэ. Тэрээс нууцлмаар байвал хандаарай. Нууцлаад бас зарнаа гэдэг. Миний лав хамгийн анхны бүлгээ нэг 800 сая төгрөгийн түрээсийн байр байсан юм уу? 800 сая төгрөгийн түрээсийн байр. Тэгээд амар хоол нандуул цаана шээ. Одоо нэг очиж үзүүлээд хамгийн ихнийх нь нэг чи орцсон. Өдөрний зэрсэн багш хийчихсэн. Тэгээ орчихсон. Тэгээл нөгөө түрээсийн байр маань лист нь офсоос өгсөн бүр. Офсоос чинь түрээс авах жоо хоол юм байна. Хаваа вэ гэд шинэ мэд чинь гүүгээл очиад аваад. Тэгсэн чинь амар нийтдээ тэрний чинь цалин ингээд тухайн үед стандарт агент дээр авах амар бага ирнэ 250 60 мянга ч л. Гэхдээ тэр нь сарынхаа офс фик орлцсон. Тэгээ амар азтай ингээ баярлаад за зашгүй явж гардгүй нэг зарим зарлгүй юу тэ бүр ингээ 20 мөрөн сая яваад ч өөр мөнгөгүй. Мөн багтаад цалин багтаад наашлаа муу байсан байх гэж боддог л тий. Минийх болохоор яг байрны дотроо хэлхийст болоод тэгээд байрны дотор хамгийн анхныхаа худалдааны их яг юунууд энэ байрнаас яг бас олдг юм байл шүү дээ. Их яг тэгээ өөрийнхөө амьдрдаг хотхноосоо ч гэдэг юм уу яг ингэж олдг юм байл тий. Минийх эхнийх нь тэр айгуу юутэй захиалгын гэрээ яг шилж байсан. А тийм 10 тий. Тэгэнгүүтээ тэр айгуу азтай ч юм хөвгөлтэй нэг хүн над руу ингээ зүгээр танихгүй орж ирээд наад ингэ захиалгын юутэй хоёр өрөөний чэнэгээс зараад өгч гэсэн. За тэгээ гэрээгээ хийгээд маргааш нь зарцсан заяа. Тэгээ нэг өдрийн дараа тэнгүүд яг тэр хүнээр дамжуулаад нөгөө нэг дараагийн юмнууд нь айгүй орж ирлээ. Тэгэнгүүт нэг өдрийн дараа зарчаад тэгсэн чинь дараагийнхаа
хүн нь болохоор яг нэг тийм юм бас хүсэж идэв юм шиг. Тэгээд дахиад нөгөө нэг над руу захиалгын гэрээ юмнуудаа ингээ явуулаад байхгүй. Одоо ийм байр орж ирлээ. Энийг газ гэдэг яг нөгөө нэг өдөртөө зарчих юм шиг. За энийг одоо газ зарчих гэдэг. Тэгээд сая наадмын өдрөөд амарчаад амарч байгаа гэсэн. За сайхан амарсан уу? За одоо байраа заръя. Ороод ирж байгаа байхгүй. Тэгэж яг бол бас гоё юм. Тэнгүүд яг харилцагчдын бүр амар нэг юм ихтгэл үнэмшил төрж байгаа. Тэгвэл шинэ ямар амар хурдан зарч байгаа гэдэг тийм. Хүмүүс ер нь захиалгын гэрээтэй байр худалдаж аваад эргүүлээ тэрийгээ өгөөжлөө зардаг. Тийм бас юм руу айгүй хорцсон те тэр ямар нэгэн тал. Тэгээ тэрийг захиалгын гэрээгээс бас айдаг нөгөө хүмүүс байна. Тийм. Лойр толчно. Тэгэхээр баталгаатай бүх юм. Гэтэ зарим тийм тохиолдолч угаасаа байдаг. Тийм гарахгүй гэж л нөгөө нэг агентууд сууж байгаа. Тэрийг харин одоо хүмүүс айгүй сайн ойлгох хэрэгтэй байна. Тийм. Тэнгүүд агенттай холбогдоод захиалгын гэрээ хийж лойр дуулчих юм шүү нааханд ч гэдэг асуудал бол бас байхгүй тийм. Чимөр бичиг цаасыг бүр амар тийм шалгаад гэрээг баталгаалсан. Бичиг цаас гэсэн нэг тийм тохиолдлоос гарсан шүү дээ. Гэхдээ яа юу нэг гардаг л да одоо юу гэдэг. За юу чи гэрээ мэрэтийг дараа нь ягаад зурчих юм гिचээ гэдэг хүмүүс байдаг. Тэгсэн чинь сайн нэг сүүл миний бүр таньдаг хүн заяа. Уурлаад би бүр гайхаад тэгин чинь юуныхаа нөгөө гэрчлэгийнхаа зургийг явуулж нэгэд гэрчлэгэн дээр байгаа хүний өмнөхний зургийг явуулчих. Тэг ингээ гэрээгээ хэвлж авч чаад чамаар ингээ батлуулна гэдгийгсэн чинь. За юу амар түүхтэй юм. Одоо тэгээ заавал ингэх юм уу? Би тэгээ надад чинь зураг мөр надад чинь ухаж олоод. Гүшээ надад зүгээр тэгээ оруулж ил та. Зүгээр назармаараа хийгээ явчаач гэд. Бүр жигнэсээ уурлаа. Тийм хүмүүс. Тэр бол айгүй төвхтэй юм байлээ. Надад бол нилээд болцсон. Тэгээд тий чи зүгээр бодож байгаарай. Тэгээд баг авах нь гарвал баг аваад ирээрээ гэд. Тэгдэг хүмүүс. Тэнгүүд яг үүндээ гэрээгээ хийгээд тэгээ яг албан ёсоор жинтан үйл ажиллагаагаа эхэлчих юм бол тэр бол зарагдах хугацаа бас арай нэг наашлах боломжтой байгаа байхгүй тийм. Тэгэхгүй ямар ч гэрээ хийгээгүй ийм юм дээр бид нэр хизээч ажиллаж. Тийм. Угаасаа хамгийн гол хоёр талдаа дараа нь ямар нэг эрсдэл гарахгүй гэж л бүх бичвэрийн мэдээ шалгаж ажиллаж. Тийм тохиолдол аюу хэцүү байна. Тэгээд тэр би бол сүүл рүү одоо бүр запал яшиг гэд бүр ингээ хайдаг болчихсон шүү дээ. Өөдөөс тэгээд за тэгээд бодож явахгүй да. Тэгээд нэг юм болохоор нь тэгээд тийм үс байна. Тийм үс үнтэй. Ялангуяа нөгөө баатар тавьсан байр гэрчлэгээ шилжүүлж аваагүй тохиолдолд хэрч бүр аял тахгүй тийм юу хин өөрөө эзэн чинь яагаад энэ байрыг зарах гээд байгаа юу болоод байгаа гэдэг бичиг баримтаа өчгөө гэхээр өгөхгүй. Тэгсэн мөртлөө ингээ уурлаад идэг. Гэсэн гинт уурлаад байгаа. Өөрөө уурлаад байгаа. Гинт уурсан чинь бүр доргоо урчихсан. За өөр таадад өөр тохиолдчихсэн тийм амар тийм гонигтай ч юм уу бас юм байж болно шүү дээ байсан уу? Надад нэг тийм байсан юм аа. Би яг ярмаг хавцаа нэг ажиллаж үзэж байгаагүй байж байгаа. Тэгээ ажиллаж исэн. Тэгээд маа нэг харилцагч 2 өрөө байрсан юм аа. Яг дөнгөж шинээр ашиглалтанд орсон байр. Тэгээд байр үзийгээд нэг ах хүүгээ дагуулад ирээд айгүй хөрх ах заяа. Тэгээд энэ нөгөө юун дээр ингээ насаараа зогсож байгаа гэд наран тул дээр байгаа гэд. Тэгээд нөгөө хүүн аягаа сагсан дээгөө туртай сагс аягаа бас өөр аяг сайн тоглолдог гинэ. Тэгээд ингээ нөгөө гадаад талбайг нь харчаад шийдийг харчаад хүүн бүр гэд өсвөр насны хүүхдээ байхгүй бүр баярлаад тэгээд ямар гоё юм бэ нэстэ гоё юм байна. Айгүй олон хүүхдүүд байх байгаа юм. Олон орон сууц байгаа юм чи нэстэ гоё тоглох юм байна энэ төргээл. Тэгэл ах ч гэсэн үзээл нэстэ яг л цонхон гоё уршаага харцсан юм байна ингэсэн юм байна нэстэ яг л манай бодож исэн байраа мэдүү за нэстэ нэрээ ах нэстэ маргааш гэрээ хийгээд ав юм авъя гэл. Айгүй баярлал нөгөө ч ингээл бичлэг хийж аваал, зураг дарж аваал, ээжтэйгээ яриад, дүүтэйгээ яриад ингээл видео кол мал хийгээл бөө happy гараа явсан чинь маа нөгөө эзэн маань зарах болчихсон. Боллоо ер нь би бүр амар юм бол бүр амар зүйлсэн. Юу бодчихвоо. Амар юм бол. Үгүй тэгээд айгүй юм юу байсан. Тэгээд тэр ах нөгөө ингээд залгаад мэд ингээд дахиад хэлээд өгөлдөө ах нь ингээд бүр ингээд бодож манаа хүү бүр ингээд штэ яриад өгөлдөө ингээд өгөлдөө тэгээд үлдээ би ч бүр ингээд яриад идэг ингэсэн ийм ухаагаамаа ингээд хүүхдээ нүртэл уулзаа ингэсэн та яагаад ингэж вэ тэр юмэрэ гэдэг. Яагаад ч болоогүй яалтчгүй нөгөө аав маав нь яасан тэр нөөжрөх болсон гэд ямар ч тийм найраг болоод тэр ингээ бодогдоол идвсэн надаа яана тэр ах одоо яасан бол хата өөр байр явах уу гэсэн чинь нөгөө ах маар ингээл за одоо ингээл байр хэсэгтэй бойл одоо болиё дөө бараг гайгүй болж байгаа байр үзээгээд байгаа чинь тэг үнхээр хүрх ах байсан одоо болтол бараг царайг би бараг тааруул санах баха яг нэг зарна гэдгээ шийдэ гаргаагүй тий харин тийм хүмүүс бас байдаг зүгээр өгчий гэдэг юм бас юм байх хүмүүс бас байгаа хэцүү. Тэгээд бага ажиллаж дараа нь за би заахаа. Тэгээд тэр хамгийн гол нэг удаачгүй дөнгөж орж ирээд бийдсэн байхгүй. Тэгэл яг хүн гараал ирэнгуй шууд зарах байлаа. Миний хувьд нэг амар сонин эвгүй тохиолдол. Тэгээд тэр чинь нөгөө
харилцагч марилцагтай хэлэхгүй л тэгээл зөвтүүлж байгаа юм чи. Байр худалдуулалт авах гэрээ гэдгсэн чинь баримт бичих гэдэг юм байгаадсан байхгүй тэрний анзаараагүй өтрөөд орол гэсэн чи баримт бичих гэдэг чинь нөгөө гэрээслээд юм шүү дээ. Амар настай хүний нэг дээрсэн бай. Тэгээ авах чаг үнэ нөгөө гэрээсэл зарах чаг үнэ гэрээсэлд оруулсан. Бишээ хүүхдүүд нь ерөнхийдөө байрыг заруулдаг гэдэг юм уу. Тиймэрхүү байраа. Тэгээ зарах болохоор нөгөө аав настай аав ээж нэрээ шилжүүлж штэ. Тэгээ хүмүүс ч амар өндөр настай болохоор өөрсдөө гэрээсэл бичсэн мэдэг. Тэрний дотроо нөгөө үлдгүүдээ тусгацсан байт юм байлээ. Тэгээ тэрийг салгуулаа. Тэгээд нөгөө худалдаж авч байгаа өндөө тэрийг хэлэх бас амар хэцүү штэ. Тэгээ ингээд гэрээсэлсэн байсан мэсэл. Тэгэл тэр жаалах ингээд натурал салбараа салгаж байгаа юм шүү дээ. Техник хамгийн хугацаа авч байгаа. Тимгээс орсон тэр дээр амар юу. Тэгэхээр баримтч үг бол дотроо амар олон агуулгатай байдаг. Монголчууд ажил айгүй шашинлаг хүмүүс шүү дээ тийм. Тэгэхээр тийм юмд орсон март ингээд үлдгээ шүү тийм. За балидууч гэдэг юм. Гэхдээ уусаа байр үзэхээрээ тэгдэж шүү дээ. Энерги гээл тийм. За энэ энерги онцгүй байр. Эсвэл ингээд яг нэг байр нь таалагдангуудаа яг ингээд за автын мөсний ч хүн байр чи төхөн амт насарчааг байсан тийм. Яагаад нүгээр авсаа үзүүл ингээд зөөр. Яагаад нүгээр 20 30 жил болсон байрны дотор бол хүн сорно шүү дээ. Тийм. Тийм шүү дээ хожны Тэр байр. хүмүүс биш бол эвгүй шүү дээ. 20 30 жил гэдэг чинь яагаад нүсээ гэж хүмүүс асуудаг шүү дээ. Хин амьдарч ирсэн юм гэх. Тэгээд бас ингэ нөгөө арцмарц асаасан бахаар тэгээд идэв шүү дээ. Тэр юм хоёр талтай юм билээ зөө. зарим нэг нь бариад заруулах гэж тийм зарим хүмүүс нь болохоор ингээ арцмарц зуугуулсан ингээ юу харангуйта энэ одоо ямарсан эсвэл нөгөө зуулмал өргөцсөн ингээ дээшээ тааз руу ингээ жоохон харалж марлсан мэдэн шүү дээ. Тэр мөрийг харцаад одоо ямар сони юм бараг гинстэй сони эвгүй мана болиг нэг гэж байгаа зөө. А нөгөөд нь сэгээрээ орж ич нөө өстө сайхан зуул өргөдөг байсан айлаа. Арцмарц зуугуулт юм байна. Гоё юм байна. Тийм хоёр янзтай юм лээ. За хэдүүлэн танаас ингээ сая нөгөө тохиолж ирсэн хөгжилтэй юм, гонигтай юм, эвгүй юм гэлээ. Юм л нэр үзчихэж бид чинь өдөр алхам л янз бүрийн зан ааштай хүмүүстэй, арын шинтэй хүмүүстэй уулзсан, танилцсан, ярилцсан, заримдаа найз болно тий. Зөндөө өмнөд байгаа. Тэгээ та хэдээс бас асуумаар энэ эмгтэй агент гэдгээрээ гэдэг утгаараа одоо ямар нэгэн байдлаар юу гэдэг надад бол яг тийм тохиолдсон байхгүй юу? Ялангуяа штэ тий нөгөө юм сошиалаар орж ирсэн харилцагчид ер нь тийм юм аюух ажиллагдаад идэг. Яг үгүй гэхээр одоо юу гэдэг инстаграмаар ч юм уу би нэг байрны зар хийчлээ, стори хийлээ штэ, пост ч юм уу лээ. Тэгин гот өвн байрыг үзье гэлдэгдэх байхгүй юу? Тэгэл тэгээ хоёул ингээ цагаа тохироод инээ тэрэн бэрээ гэл. Тэгээ байрны талаар нэг юм асуухгүй. Одоо ер нь бол би ингээ ялгадаг болсон байлээ. За энэ жоо худлаа энэ да. За энэ бол гэсэн ч юм. Өмнө нь мэддэггүй бах та үзийг гот нь л шууд өө баярлалаа за үзүүлээ гээл цаг магаа тоолол ингээл үзүүлэх гээд очдөг заяа. Тэгэхээр нэг юм арай өөр юм бол явчихдаг. Байр авах гэж байгаа хүн биш. Арай өөр юм ярьдаг ч юм уу. Нэг хоол идэх, кофе уух ч юм уу нэг тийм. А үгүй болвол одоо болохоор биш үү тэгдэг болцсахгүй. За цагаа тохирчё. Манай өөр агент очиод үзүүлнэ. Би ингээ өөр газар цаг тавцаад байгаа маа. Гингууд шууд ингээд бүк гаалга болчихдог. Ирдэггүй буцааж авдаг. Тийм тохиолдлууд байдаг уу? Хэрэг байдаг үү? Зөндөө шүү. Тэгээд сошиал бол яг илүү амар. Одоо нэг утасны дуудлагаар тэр хүнийг ингээм амар сайн мэддэг болчих чинь хэлж байгаа зүг байхгүй юу? Яг тэр хүнийг үлгэрэл сонирхож байгаа юм байна үгүй ээ гэдэг шууд мэддэг болчих. Тэгээ нэг тийм хүмүүс бол яг нөгөө ингээд туршлагагүй шинээр байгаа агентууд бас илүү үнэтэй агентууд ханддаг байх гэж боддог. Тийм хүмүүс байдаг. Том үйлдвэрлэлүүд дээр худалдаа авалт хий. Тийм. Бартерт нэм оруулъя, тийм оруулъя гэснээр бартер мэдээж бид нэр ингээд нөгөө харилцаж төлөвлөж байгаа учраас сүүлж очиж үзээд зураг хүргэн аваад явуулах хэрэгтэй болдог шүү дээ. Тэгэн гол тэр нь лугаа зүг авчаад ирэх гэдэг нэг юм юм бол гардаг. Тэгээд тэр амар худлаатай очингууд нэг шил худлаа мэдээлэлтэй. Эмгтэй агентуудын машин сууж явдаг нэг хүмүүс байдаг гэдэг байсан. Сайгүй зүгээр л үзээ гээл энэ нөгөө тэгээд нэг хүүхний хажууд машины гурд сууж агентууд солио яваад идэг гэж байгаа. Тийм бас хүн байдаг гэдэг байна шүү. Тэгээд тэр тэд нар чинь ингээд угаасаа бидний нөгөө блаклист дотор байгаа шүү дээ. Бид цаа дугаар Монголд одоо бол бүр тэд нар ингээд шууд баригддаг болсон. Яа тэгэхээр ингээд худлаагаасаа тэгэн уулаа ингээд бүх ингээд нэг юм арай нэг царай марайны битдаа ч юм уу тиймэрхүү эмгтэйчүүд рүү ингээм амар ханддаг тий. Тэр нөгөө дугаар машинтаа тэмдэглэгдсэн шүү дээ. Тийм. Үзий гэхээс гаднаас нөгөө лист үгүй гэж бас заруулах юм байна. Тий. Уулзч байгаа нэг яг ярилтаа ингээ надаар яриулчаад нэг юм ерөнхий яг тийм юм амар бүр тийм учраас их байдаг учраас би одоо нөгөө эрэгтэй хүнтэй биш эмэгтэй хүнтэй харьцсан амрах юм байна гэдэг. Ингээ түрүү яриад байгаа. Тэрнтэй. Тэнгүүд яг бидний за тавуулангийнхын хувьд гингүүд яг нөгөө хүмүүс модель гэдгийг мэдээд байгаа тий. Тэгээд нэг юм за нэг юм нэг өндөр нэг юм турхаа нэг хийдэг
Тэгээ. Тэнгүүд тэрнлүү залах дуудлагаас нэлээд их байдаг байхгүй. Тэрнлүү бичдэг хүмүүс нэлээд их байдаг байхгүй. Тэгээ би бол ер нь бол ер нь ингээ хайчдаг ерөөсөө тийм үзүүлж мөн би ер нь юм үзүүлсэн чи өөрийнх нь машинтай л явдаг хизээч хүний машин хизээч хүний машин цодгүй хизээч машиндаа одоо нэг хүн суулгадгүй зүгээр би өөрийнх нь машинтай явчихна гэл тэр бол хамаагүй шүү дээ. Тэр жоохон тийм надад ийм аюултай санагдсан. Тэгээд хар орой 8 9 цаг 10 цаг гэл чи одоо хурж ирээд манай байрны зүг. Тийм. Би одоо чал гав ганцаараа нэг эмхтэй хүндээ танихгүй эрэгтэй хүнийнд очиод зургийг аваад байна гэдэг чинь тэр чинь бас аюултай шүү дээ юу юм бол. Тэгэнгүүт за наата ч маргааш ингээ болёо өдөр нь ингээ те өдөр яагаад наа зургийг чи орой авал угаасаа онц гардгүй маа гэл тэгэл эсвэл нэг найз агент мэгэнтэй хамтарч юм эмхтэй ч гэсэн болно. Ер нь бол аюул аюултай хамт явж байхад юм даа арга. Эрэгтэй хүмүүс ер нь хэцүү. Гэтэ би нэг хараад бол би сүртгэр л харагддаг байна. Нэг өндөр юмнууд Айгу бид чинь гэр бүлтэй хүүхдээ бас тэрийг бас үгүй тийм тийм эмчний салбар чинь жоохон хүмүүс орж иж ажиллаа штэ тэд нарыг бас амар яадаг. үгүй яг эрэгтэй хүмүүс тэр гэр бүл хүүхэд мөнгөд ерөөс ямар ч хамаа вэд хүмүүс биш. Хүүшээ би дөрөв хүүхдээ тэр ямар хамаа дээ. Үгүй тийм эрэгтэй хүмүүс байна хөө. Яг ингээд нэг юм ажлаар нь далимдуулаад ингэж илүү Тэр энийг яг нэг юм ажил гэдэг утгаар нь энэ хүн ажиллаа хийж байгаа шүү гэдэг утгаар нь ерөөсө хүлээж авахгүй байхгүй зарим хүмүүс те. А за энэ яаж ч магадгүй. Тэгээ энэнийг жоохон ингэчүүл энэ бараг надтай яаж ч магадгүй гэсэн нэг ийм гонхлын үгээр нэг ийм хүмүүсээс сонин залуучууд байдаг. тий. Угаасаа бүгдээрээ л яг ихэнх нь бас ингээл таньж мэдж байгаа шүү дээ. Тэнгүүтэл бараг шууд ярихтаа л за тэр инээ гэж яриа л те. Ингэсэн тэгсэн. Эсвэл одоо ингээл нэг гоё дийл мэл явж байгаа готой. Яг гэрээ ихийг нь өмнөх өдөр за нэг сайхан орой бол иччихээ. тэр амар. За тэгвэл нэг асуух юм байна. Бас тэгээ шууд яаж чадахгүй тэгээ өшөө жоохон ингээд дэлгэрүүлж асуух юм байна. Тэгээ усны цаанаас авигцсан уулзчаад ингээд яриад авигцсан. Тэр авигцсан тэгээ маргааш нь дийл хийх гээд тэгэл мэдээч ирэг ингээд ойлгомжтой санагдахгүй. Багаар ингээд тэгээ нэг Зулгаагаа яг хуу гэс кофе унгаа юм ярих уу зүгээр уцаар ингээд ярилцаал болчих юмнуудыг тэгдэж шүү дээ ер нь. Тэгээд нөгөө бид нар чи амар их сошиал зар энэ болон зург хөрхтэй мэдээж тийм зурагч одоо байгаас ч баг илүү ингээ янз манцсан зураг байна шүү дээ. Тэгэл хинч мэдгүй танихгүй хүмүүс орж ин тэгээ үйл хөдлөлтөнд заруулын маруулыг гэж ярьж мээрэл тэгэл тэр үйл хөдлөлийг очиж үзэж мүзэл за зарагдахгүй гэдэг нь амар хэлж байгаа шүү дээ. Тэр чи амар хэцүү таны зарагдах хэцүү бид нар өөрөө бас шийдлгээд аваа. Цацлын судалгаатай тэгээд хэлсний дараагаар нэг хоёр цагийн дараа тэр бүр ингээ манад дөнгөж орж ирсэн цааш нагад магад тэр өгцөн явж байгаа байхгүй. Би бүр ингээ яна тэр хүн чамтай гайгүй ирсэн үү? Би бол ингээ тэр тиймэрхүү юмыг даваад туулах ингээ чадчихсан. Тэгэхээр цааш нөхний хувьд бол хэцүү байхгүй. Юу ч гэж хэлээд яаж гэрэлсэн юм сайн шүү дээ. За тэгвэл одоо эсэргээр юм тохиолж ирсэн үү? Яг ингээ байр үзүүлэх явсан юу гой залууч юм уу? Хөөх гэж бодож ирсэн. Яахгүй дээ. Тийм гой залуучууд байр үзэж явдггүй. Яг үндэ юу? Юу таарч байгаагүй. Таарч байгаагүй. За зүгээр таарч ирсэн үгүй л асууж байгаа шүү би. Таараагүй. Жоо буруу асууж та. Асуусныхаа дараа Гой залуу мөн л гэж таар. гой залуутай таарч Гой ирсэн. залуу нэг тийж хардгүй Түш Монгол гой залуу байт юм. Маа нөхөрлөө. Яг тэдний хариултаа. Манай нөхрөөс илүү байна уу гэлээ. Би өөрөө хариулж байгаа байхгүй. Чи таарч Цаг байгаа л юм. Би яг уйлаач. Чи үс таарч ирсэн үү? Таарч ирсэн учраас Ингээд таарч ирсэн үү гэдэг. Таарч байгаагүй. Таарч байгаагүй шүү дээ. Зүгээрсээ жоохон малаа асуучлаа юу. Ирэндээ бан Саний хасчих. кат. Яа. Өдөртөө юу штэ бид хэд чи өмнө завар маар өмсчихсэн болох нэг юм асуудлаад ер нь бол нэлээд байсан шүү дээ. бид нар бол дүжигдсэн байгаа даахгүй. Гэрээ нөгөө зохицуулаад Яаж барах сурсан сурсан байгаа сурсан хүмүүс байгаа даа. Тэнгүүд яг хуу нөгөө цоошин охтуудыг л бас зовоод байх үдэл гэж бодож байна. Зовоод байгаа хөө. Тэрнээс бид нар бол нөгөө нэг юу гэдэг лээ юу ч яасан наалтгаа гэдэг шиг тийм хөлийг хөөж тийм үү гэсэн юм аа за гэж бодлоо яваа. Бичгүй хүмүүс чинь л байр үзэхээр ямар ч нөгөө нөхцөлийн сонсохгүй шүү Google бичдэг. За тгийгээл тий. Бид нар ч юм бол өстой нөгөө Ясын зайд. Ямар нөхцлөөр тийм баг жүлээ тэгсэн мэт нэг удаа нэг залуу юм авъя гэхээр нь чи танснах болгоо явуулчих гэсэн. Жүлээ тэгсэн. Гэхдээ над руу нэг залуу дансны хуулга явуулаад.
Яг ч. Байраа юу. Тий. Энд би байраар авмаар ингээ. Тэгэхээр наатан чинь ч олдох нь яг тэр чиний хүсэж байгаа юм олдохгүй дээ гэсэн чинь. Үгүй энээсээ бас доошоо нэг 20 сая бас буулгаад тэгээд байраа. Би 20 сая үлдээгээд гинэ. Тэгээ бүр наач нөгөө бүр олдох. Тэгсэн чинь. Үгүй би чамтай уулзаа бас хоол унданд орох мөнгөө бас авч үлдээд байна. 20 сая нөө. Сарны чи богино хугацаанд ямар их юм үзээ. Чи яараа бүр айгүй хэцүү шүү дээ. Би тэгээ одоо нэг айтайгаа шиг ажил хийх ингээд дүмгэн шиг байр зарчих гэхлээр гээл одоо ингээд уурлаа. Амар их Бас хэлжүүл загнуулсан дээ тэгэхээр. Бас тэгж хэлж болохгүй те. харилцагч бол харилцагч гэлөө. Тэр шинэ агенттай хаа саягийн санаанд орчихлоо. Нэг тийм аргатай байсан шүү дээ. Айгу холон зар хийгээл тэгдэж штэ ер нь бүгд тэгчүүл за ядаж тийм нэг 10 20-ыг хийгээл тэгвэл 10-20-ыг айгу болсон юм. Шин үгүй харин тэр үед чи ингээд амар авч тэгээ бүр ингээд толгой ирж байгаа юм чи юу айл байр хүн салхангуут нь тэр нь хідэн давхар үлээ ингээд бодолж байгаа юм чи бүр тэнгуут ингээд хойл цолио ээж гууд яг хүн залгаа мэдгүй юм асуунгууд бүр ингээд баг хинээлээстэй байлаа юу илээ гээл бодоол таг гацж байгаа байхгүй нэг гацаад уцааш уу тасалж байгаа байхгүй дараа нь нэг аргатай болсон хүн залгаал яг мэдгүй юм асуунгууд өө хичээл лифтэн цуглаж Тэгээд тэгээс газ өгөөдөө гүйлж шалаа тийш тэгэл за их чи буушлаа яасан та тэрийг асуусанасаа тийм штэ гэл Одоо ч баг заримдаа хэрэг болсон шүү дээ. Иргэн салхыг юмтай газ текстийг харангууд за тэр хідэн давхар тийд гэлээ тэрийг уншвал бид нар ч нөгөө нэг байрыг нэг агент листлж аваад бус нөгөө худалдаа өгч хайдаг болохоор амар олон хүн зэрэг зараг явуулахаар хүмүүс бас заримдаа тэгдэг. Манай байрны зар энд ч явж байгаа, тэнд ч явж байгаа гэж хүмүүс бас хэлдэг. чи яга манай байрны зарыг хийцэн гэж захаа Чи хин бэ гэдэг ярьсан юм байж. тэгээд залах болтой. Эсвэл ингээд бидний лист мэстэй. Энэ үгүй чиний манай байрны ингээд зараг хийцэн байгаа чи өгсөн юм яасан. Өчрөө нас мэдхгүй Тэр мэдгүй хүмүүс ч. Өөр нь бид нар зах гэдэг байгаа байхгүй. Уул нь бол ингээд би ганцхан зараа яа гэж боддөө юм чинь. Энэ хүн хийцэн байх ямар сорин энэ Энэ нэг зар айгүй олон хүн дээр яваад байгаа. Яг хин нэг Ямар очтой ингээл ярих шүү. Үгүй бүгд л хүн залгаа дуудчихдаг юм бас Зэрэг тийм зэрэг 5 агент байгаад нэг байран дээр тийш тий тэгээд та яагаад тэгж байгаа юм бэ бид чи юу юу чагаа нэг хүн дуудцсан тэгээ за өстө бодлоо байна та яагаад чи бүгдийг дуудсан гэдгсэн чи бүгдээ өөр байр биш юм уу гэдэг дэлхийн зурагтай бүгдийг дуудчихдаг тий Ер нь бол хүмүүс нэг хоёрыг бол зэрэг дуудах гад идэв. Тэгээ айл айлныхаа цагууд явж итлээ гэнтүүд зарим нэг 20 минут хоцорч моцроо айл нэг дөрүүлж ирж байна. Төрүүлж ирсэн дээр бол яг тэгээд Гэтэ нөгөө лист агентууд уг нь мэдэрдэг шүү дээ. Давхцаад байна. тийм давтаад гэж шууд хэлчихсэн. Өглөө ингээд яриад тийм өдөр гэх юм бол 2 хүн ярих юм бол 2 дугаараа хоорондоо чек хийчихээ. Тэдний дугаараа нөө 88 тань 90-тэй нөө таарах шиг шүү гэлээ. чи хин бэ гэхэлтэй гоё юу ч өөрөө гэнт төсөө чи хин бэ яагаад миний царыг хийдэг Олны хүчийг ашиглаад чи хин бэ гээ чи өөрөө хин бэ гэж тэгээд яриа. тэгэж л чи бид нар мэдгүй юм чи өөрөө хин бэ та ярих. Натраа өчтөр Бидний яриад байгаа юмуудыг зарим хүмүүс мэдэхгүй байх магадaltaй тийм. чи сайн натраа залгасан уу? Чи хин бэ гэдэг яг юм нөө харин өөрөө олцсон маглаар нь би эргүүлээ залгаж яана гэсэн чинь. Танах ямар үйлчлэл гэдэг ингэ? Ямар үйлчлэл яасан гэсэн чинь. Чи сав ажил. юу Юу сав ямар ч дугаараа тэгээ. Үгүй тийм юм бүр ингээд айгүй хэцүү. Гүү чи юу зардыг гэсэн байр зарж яана гэсэн чинь. Тийм үү. За тэгээд асаа. Тийм зар марыг хаанаасаа ч олоод харчтээ. Энэ тэнд эсвэл миний дугаар тавигдсан маа. Би бүр сайн сүүл рүү гайхсан. Өчтөр бүр ингээ айгүй сонь юм асууж хүмүүс над руу залгасан. Тэгээ хаана миний дугаар энэ тэнд яваад байгаа юм бол гэж бодоод. би дугаарыг зарандаа төрцөө явж идэг. Залхангуудаа тэр байр чи хэдвлээ гээл тэр байр чинь гэхгүй яг байр хэд энэ наадах чинь гээл тэнгүүд та аль байр асууж байгаа л хэрэг аль байрыг хоёулаа зэрэг хайгаад нөгөө байраа та тэрийг асуусан болоо гэсэн чи үгүй аль нь үлээ гээл хоёулаа баг зэрэг аль байраагаа яриад байгаа. хаяасан гэж Тэрийг бас айгүй олон хүнлөө зарласан байдаг юм шүү. Тэгээ юм руу асуугаад ялаа гээл. Эргүүлээ залхах хаач 10 дугаарлалаар залгавсан. эргүүлээ залхахаар бүр хаяа инээдтэй шүү дээ та залхсан байна гэдэг юм тийм үү би чи над руу залхах үгүй над руу залхах чи хэм бэлээ гэх тийм болоо болоод байр асуучихсан юм болов байр лахтагс тийм би сая нэг баахан байр асуух гээд чамд аль байр нь Бүр аашлаа. тэгээд тийм хүмүүс залхахлаар аюу хэцүү юм байлаа. Юу гэж яагаад ч мэдэхгүй ингээ үүдээс яахсан бэлээ.
чи яах ч юм лээ. Юу хэлээ? Гэлбэр айгуу төвхтэй юм лээ. Чи хин бэ гэж залгадаг л та гоё болтой юм лээ. За ингээд ерөөхдөө хэдүүлээ яриагаад дуусах. Тэгээд Би бүрийн түрүү нэг улааснаас хойш бүр ингээд тэр тэр өөрөө юугаас асуугаад өөрөө ухаагаад тэрийг яа асуусан гэхлээр маа найзад тийм тохиолдсон бохгүй юу? Бүр ингээд нэг тийм тохиолдол гарч исэн. Айгүй гоё залуу малуу гэдээ ингээд таарсан марсан. Тэгээд амда яг тэр санаанд ороо тэгээ та хэдийс зөрүүлээ асуусан чинь юу яриад байгаа чи одоо гэсэн. Монгол гоё залуу гоё. Өөрөө айгүй хэдэлд ороосаа тэгээд тэр чигээр эртээр улаасаар байгаа таарлаа. За дуусах үед үлээ. за тэгээд басаа. За бүгдээр амжилт ажлын амжилт. За та түрүү. Бүгд тийшээ гавцдаг. За баяртай. Бид Баярлалаа. Манай үйл хөдлөлийн салбарт орж ирээд ялангуяа манай Sky салбарыг орж сонгож орж ирэх юм бол ингээ бүр амар туршлагатай мэдлэгтэй хүмүүс байгаа болохоор хурдан амжилттай ажиллахад бас айгуу гоё цаг хугацаа ирсэн байгаа шүү. Манай оффис бас нэгдэрэл гэж хэлмээр байна.